Тэгээд энэ үйлчлэлээрээ би энд ирсэн бүх хүүхдүүд маань Бурхны амьд оршдог гэдгийг бас Бурхны бидний гэсэн хайрыг илүүж мэдээс ухаараасай. Бүгдээрээ Бурхтай аврагаасаа гэсэн сэтгэлээр оролцож байгаа. Тэгээд өнөөдөр анх удаага ангийнхантайгаа ихэд ангийнхан маань үнэхээр хөөрхөн би ч гэсэн өөрөө их нэгүсэл авсан тийм цаг цаож юм шүү. Маш олон одоо ороод хэлүүлчихэж байгаа. Тэгээд энэ одоо үнэхээр халуун сэтгэлтэй халуун болсон хэдий гадаа хүү байгаа ч гэсэн өдөр үнэхээр хангас нуур амсан халуун тань байгаад үнэхээр баярлж байна. Хөөд үг сонсож байгаа хүмүүс маань халуун сэтгэлээр оролцож байгаа үнэхээр талархаж байна. За ингээд зуны нэгдсэн семинарын 7 дугаар ээлжид үйлчлж байгаадаа маш их баяртай байна. Тэгэхээр ямар үйлчлэл авсан бэ гэвэл цэвэрлэгээний үйлчлэл хариуцж авсан байгаа. Тэгээд 0 цэвэрлэгээ юмсан гэж аягүй хүсэж байсан. Яг тэр үйлчлэлтэй ингээд цэвэрлэгээ хийж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд энэ удаа үйлчлэл ингээд бас Есүс чинь миний гэм нүглийг бүгдийн сайхан цэвэрлсэнтэй адилхан 0 хэсэгтэй бүгдийн сайхан цэвэрлэх систем зүрхсэлтэй цэвэрлэгээ хийж байгаа. Одоор эзэн дээр харуудын хэсэгт бас үйлчилж байгаа байна. Харуудыг одоо ингээд ганцаараа биш бас ахан дүүстэйгээ ингээд хамтдаа ингээд үйлчилж байгаа байлаа. Орой үйлчлэлээр ингээд сахан дүүсгээ унтуулахын тулд бас ингээд хамгаалахын тулд бас амар тайвныг алдуулахын тулд бид бас ойр тойрноор бас явж байгаа байлаа. Олон сүнснүүд бас аврагдаасаа гэж хүсэж байна. Хоёр найзтай сайн мэдээ тараасан. Хоёр найз маань үгээ аягүй сайн сонсож байгаа. Үнэхээр нөгөө өчигдөр ингээ холоос ирсэн бол ядарч байгаа болов бас тэгээ дургуцх болов төгшөх болов гэж бодсон чинь үгүй тэр эсрэгээр бүр аягүй гоё сонсч гэж бодно. Үнэхээр талархаж байна. Тэгээ нэг хүн бол сайн мэдээ тараана гэж байхгүй. Бүх ахын дүүсийн маань залбирал хүч ингээд дэмжлэг тусалцаагаар энэ бүгд байна бүтэж байгаа л гэж бодчих. Зуны нэгдсэн семинар үнэхээр алдаж боломжгүй боломж үжиг санагддаг. Яагаад тэгэхээр энэ семинарт маш олон хүмүүсийн залбирал, хайр, золиослол шингэсэн байдаг учраас бурхан тэр хэмжээгээр нь маш олон үнийг хайсан сүнснүүдийг аварч өгөх байхаа гэдэгт тэгээд энэ удаагийн семинартаа өөрийнхөө аль болох тарааж чадахгүй хүмүүстэй хичээгээд тэгээд энэ удаагийн семинартаа ээж, наад зэгч, дүүнаар үеэлүүд найзуудтай сайн мэдээ тараагаад оролцож байгаа. Одоо хамгийн хүсэж байгаа зүйл маань бидгээр хамгийн хайртай хүмүүс маань бүгдээрээ энийг ойлгож гараад бурхны хайрын итгээд өмнө рүү эргээд энэ газраас буцахтаа аз жаргал дүүрэн инээсгэлээд буцаасаа л гэж хамгийн хүсэж байна. Сайн байцгаана уу? Жилд ганц удаа болдог зуны нэгдсэн семинараар хүмүүс сайн мэдээ тараагаад баяр хөөртэй оролцож байгааг нь хараад баяртай байна. Бас талархаж байна. Би аврагдаад 10 жил болж байна. Тэгээд шинэ хүмүүстэй уулзаад хичээнгүлэнд сайн мэдээ тараах болсон. Зүгээр уулзахтаа хүртэл энэ хүнд сайн мэдээ тараах хэрэгтэй дээ гэж бодох болсон. Энэ удаа миний сайн мэдээ тараасан эмэгтэй хурж ирсэн талархаж байна. Жилийн өмнө сайн мэдээ тарааж байсан эмэгтэй маань энэ жил өөртөөгөө хамт дүүгээ дагуулад ирснийг нь хараад баяртай байна. Бас шинэ хүмүүс бүгдээрээ ирээд Бурхны үгийг сайн сонсож түүний нэгүслээр аврагдаад баяр хөөртэй байхыг хүсэж байна. Нүглийг чинь дурсахгүй гэдэг энэ үгэнд итгэж байна уу? Есүсийн цусаар би өөрийгөө гинүлээ уучлсан. Ингээд анх удаа би чуулган сууж байна. Одоо бүгд чирийн авралаа гэдгийг нь утга учираа нь ойлгох мэдлээ. Мэдхгүй байсан. Бисикийн мүүлэх
хийжсэн юм шиг. Одоо тэгээ энэ Есүс бидний бурхан байдаг гэдгийг одоо үзнэ. Одоо л ойлгож байна. Есүс бол одоо бидний бүхэн ирээ хамгаалах цусаараа бид нарыг гэм нүгэл авралаас 100% бид нарыг аварчихсан. Би яг түүнээр нь яг итгэж байна. Өөрийн сэтгэлээс ийм байдаг учиртай юм гэдгийг. Би одоо энэ нүгэл их хийжсэн болохоор одоо улам баярлалаа. Есүс энэ хүн баярлалаа гэж хэлмээр байна. Анх яг энэ ингэж сунаар болж байгааг мэдээгүй. Тэгээд яг ирээл яг юу яг сунаар болж байгааг мэдээд жоохон ингэж эвгүйс. Яг хатаа баримтуудыг харахад яг юунд амар их яг итгэж хэлсэй. Тэгээд юм нүгэлтэй болохоор хамруу явна гэдэг юм дээр жоохон хэцүү байсан. Авралын үгийг сонсоод Есүс миний хүмүүстийн төлөө загламан дээр цогцолж нас болсон болохоор би ингээд аврагдсан. Тэгээд яваад цэнтэй явахаар хэлсэн. Би амттай хамгийн түрүүнд аль хаав ээж дүүнрийнхаа тэгээд сайн найзуудтай энэ сайн би хараад